18 онд хужиртын наадам дээр харж ирсэн. Тэгэл тэнцээ ер нь хараад ер нь анх таалагдаад тэгээ сүүлд энэ аймагт нэг сагсны тэмцээнээр ирээд тэгээл анх фэйсбүүкээр олоод тэгээл харьцчих гисэнтэй. Их шиг хадаач уруулаас чин нийсэлдэ энэрл харвуур зүрхнээс чин уурсэлдэ мэрэг хэлж амнаас чин ундрэлдэ нарваж чихэн дүүрнээс мандэлдэ мэрэг хэлж амнаас чин ундрэлдэ нарваж чихэн дүүрнээс мандэлдэ өсөж ботхон цагаан үл олилдэ. Намайг Нямсрын Долгормаа гэдэг 25 настай одоо хөгжим драмын театрт ажилладаг. Тэгээ охин нөхрийн хамт амьдардаг. За намайг Батсүрэнгийн Пүрөөчр гэдэг. За өөрийн гайхар хөндлөө нэг. Одоор цахилгаан дамжуулах үндэсний шилжээд 12 хэрдэд станц төсвөрийн монтороор ажилладаг. Би нөгөө аймагт нөгөө сагсны тэмцээнээр ирсэн байсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд нөгөө нь харьцдаг байсан. Тэгээ яг ирсэн байжгаад миний тоглолтыг үзсэн байсан байхгүй юу. Би тэрийг мэдээгүй. Тэгээ тоглолтын дараа уулз игээд тэгээд анх удаа ордны гадаа харж ирсэн шүү дээ. Ер нь 18 онд хужиртын наадам дээр харж ирсэн. Тэгэл тэнцээ ер нь хараад ер нь анх таалагдаад тэгээ сүүлд энэ аймагт нэг сагсны тэмцээнээр ирээд тэгээл анх фэйсбүүкээр олоод тэгээл харьцчих гисэнтэй. Анх харахад над руу юу ч харддаг байсан шүү дээ. Намайг өөр тийш харангууд над руу хардаг. Би өөрлөө ингээ харангууд над руу харддаг. Тэгэл айгүй тэгээд хичэм хий. Тэгэд ер нь нэг юм цайлган залуу байна даа л гэж бодоод тэгэл за нэг уулзаад үзье даа гэж цаашдаа уулзъя даа л гэж бодоод тэгээ уулзаад исэн чинь бүр ингээд харьцаад эхлэнгүүд тийм зөөлхөн тэгэд яг нэг юм хүүхд ирэх гэдэг штеп. Тийм юм шиг санагдсан байхгүй би эврий хичсэн. Тэгээд санагдал яг л юм гой байгаагаараа яг юм янз бүрийн тийм санаа суугаагүй тэгээд тийм цайлган сэтгэлээрээ байгаа нь таалагдсан шүү. Тэгж л харагдсан. Ичиж мичээл амар ичээл надаас ч юм. Тэгэл энэ Тэр чинь тэгэл яг өмнөөс гэнэ харц тулах гэхэрч бас сандраад болох. Тэгээд нэг жоохон сантараад өөр тийш харж марангууд тэгэл харж ийлээ. над руу л хэсэгтэй л ерөөсө хардггүйсэн. Бараг 4-5 уулцсан дээр л яг өдөөс харж эхэлсэн байна. Ер нь тэгэл гойхтал харсан шүү. Яг анхны албан ёсны болцоонд 12 сарын 31-нд баггүй юу? Би нөгөө хотод ажилладаг байсан. Тэгж жагаад яг нөгөө амралтаа дайруулаад аймагт ирсэн байжгаад тэгээ 31-ний орой болцоонд ураад 22 оны 12 сарын 31-нд анх болцоонд ураад. Тэгэхээр анхны болцоон дээр л ер нь үерх саналаа тавьж ирсэн. Үерхэх саналаа нөгөө ингээд загтлын нөгөө жижиг цаасан дээр ингээд өвгтэй ингээд бичсэн. Тэгээд тийм өвгүүгээ ингээд бичсэн. Тэгээд тэрийг ингээд надад бүглэж өгөөрэй гэд. Тэгээ би яг цаасан дээр нь бүглчөөд тэгээ нөгөө талбай дээр яг модон дээр очиод яг цаасыг буцаагаад өгсөн чи тэрэн дээрээ тэгээ тийм бичсэн байхгүй. Тэгээ тэрийг бүр ингээд харчаад ямар гоё юм бэ гэх бүр ингээд амар сэтгэл хөдлөөд тэгээд зөвшөөрсөн шүү дээ. Анхны үзэлтийг бас тэр өдрөө авсан шүү бас. Тэгээ би төрүүлж үзсэн байдیں۔ Хамгийн дурсамжтай уу нэг өдөр өглөө манай хүн ажилд явсан байсан. Тэгэл
болцсон байсан. Тэгэл ингээл харангуудаа ингээл бүр итгэхгүй байгаа юм чинь. Ерөөс итгэдэг юм билээ эхлээд. Тэнгүүдээ тэгэл дахиад амар ингээл олон юмар үзэж байгаа байхгүй. Тэнгүүд л тэгэл за фэйсбүүкээс чаагаал тэгэл за бат юм байна гээл тэнгүүд ингээл амар ингээл баярлал. Яа би одоо ингээ ээж болно гिचүү гүмжүү гэж өөртөө айгүй бодож бод. Би одоо ээж болох гэж байгаа юм бах та гэж бодож юм одоо. Тэгэл за нэг хэлэхгүй байж байгаа өөр яг биеэр нь ингээд ирэхээр нь хэлээ та гээл. Тэгэл орой ажиллаа тараад ирэнгүүт нь нөгөөд нь юуныхаа тест дээр нь үзүүлсэн байхгүй юу? Тест дээр нь ингээд савн тэгээл үзүүлсэн чинь л ингээл манайг харснаа л. Наа сюрприз баригээд тэгээ нэг юм бэлгэний юунд хийгээд тэгээд орой гэртээ ирэнгүүт нь өгсөн чи бүр ингээд нүднээс нь хөлнөөс гойж байгаа. Тэгээ ингээд бүр юу ч хэлэхгүй намайг амар тэрэл зогсоодсон. Би чи төрөхтөнд бас хамт орсон байхгүй. Тэгээл эмэгтэй хүний тэгж төсөв төвчээр гаргаж тэгж төрж байгаа үе ямар ч эрэгтэй хүн тэр үйлдэлийг харахад бол зүйтэй үнэхээр ихнэрээрээ бахархтай юм лээ тэр үед. Улам л хайрлах мэдрэмж улам ихээр төрд. Сөцөдлүүлж ээждэн ирсэн лота тэнгэрийн хөх тамхта ахин үрэмдэ хөвгөдэтсин ариунуудыг овчи биндэн тэж явдаг хатан нөгөө нэг ингээд өндөрлөг дээр нэг уулзсан байхгүй юу? Гэхдээ уулзаад өндөрлөг гарсан байхгүй юу? Тэгээд чи өвөл байсан заяа. Тэгээд ингээд алхаж байгаа байхгүй юу дээшээ. Тэгээ ингээд би ингээд гар ингээд даарад байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд за миний ганаас барьчих байх та гэж ингээд бодсон ч зэ өөрөө гараа ингээд гармаа тэнгүүд орд гараа явуул яваа. Би тэрийг одоо дандаа ярьсан л та. Тэр тэгсэн юм аа. Тэр сандрал байсан байна тэгээд. Тэр чи юу нуулзаад одог байсан шүү дээ. Тэгэл сандарсантаа болоод тэгэл төрүүлэл гараа авчихсан юм л да. Тэгээ тэр өндөрлөгдөр гарчид бас нэг тэнийг юм. Зургийг чинь дараад өгөх. Хам зураг дараалахгүй гэхгүй зургийг чинь дараад өгөөд үздэг гэдэг. Тэгэхгүй гэдэг. Тэгэл босонтаа дааш. Би нэг юм жижигхэн мамруу шүвжсэн байхгүй юу? Ийм ягаан пантагтай. Би яагаад шимтггүй тэрийг бүр ингээд аваад тэр нөхөртөө өгчээсэн. Манай нөхөр олонгод яг нөө миний ийм зурсан зургийг ингээд зуруулаад тэгж болчихжээ. Тэгээ яг тэр мамруу би яг тэгээд одоо бодсон чи яг нэг охинтой болохгүй тийм мамруу өгөх гээд юм байлээ гэж бодсон шүү дээ. Жижигхэн нэг ягаан мамруу шах. Тэрийгээ тэгээд одоо хүртэл хадгалдаг та. Одоо манай охин тоглоол байж. Би нөгөө нэг яг битэршин ингээ хоёр талд болчоод тэгээ ингээд хоёр талд байхаар айгүй хэцүү гэдгийг угаасаа мэдээд ингээд тэгээ хин би биен дээр очих уу гэж бодож байгаа. За би л юусаа ингээд аймагтаа очио гэд. Тэнгүүд ингээд шууд тэндээс гараад аймагт ирэнгүүд ингээд ажлын байр яах вүлээ? Бит хоёр одоо яаж амьдрах вүлээ гэл ингээд айгүй тийм асуудлууд ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо яг яах ёстой юм бэ? Би одоо ингээд очих уу байх уу? За хэсэгтэй л ажилгүй байх бах та яах вэ гэж бодоод өөрийгөө ингээл айгуу тийм золиос гаргаад тэгээ ингээл өгтөгөө ярилцаал итгэл тэгэл хойлоо болно бүтнэ гэл тэрч ярилцаал тэгэл ирсэн. Тэгсэн чинь аяанда бүх юмнууд ингээл тэр дороо ингээл бүтээл яваад өгсөн. Тэгэхээр бол ингээ гоё би бинтгээ ярилцаад итгээд ямар нэг юм зориглоод хийх нь л зөв юм байлээ. Эрэгтэй мод хондлоо байсан. Ер нь тэгэл ээжгээл үнтэй л учирнаа л гэж боддог гэсэн. Тэгээл учирсан та ер нь. Манай ээж манай хүн хоёрыг чи ер нь зан ааш даруу дөлгөөн зөөлөн ер нь бол адилхан чанартай хүмүүс байгаа. За тэгээ намайг миний хэлсэн юмнуудыг сайн ойлгож байгаарэ. Тэгээд зөндөө хайрладагт баярлалаа. Тэгээ охин бит хоёроо бас ингээд битэрхэн төлөө ингээд юу ч хийж өгдөг. Ингээд бүх зүйлийг ингээд асуудлыг шийдэж өгдөг. Тэгээ дандаа имэйлэгэд жаргалтай байлгадагт баярлалаа. Тэгээ гоё тайван юм. Ер нь хүн тайван байх л хамгийн гоё шүү дээ тий. Ингээд сэтгэл амар амгалан тэрийг ингээд мэдрүүлж өдрөө алхан гоё ингээд жаргалтай байлгадагт баярлалаа. Надтай учирч ингээд
хөөрхөн охин төрүүлж өгч ингэж намайг ойлгож амьдралын нэг төшөд тулгууруулж ингэж ирээдүйн хамт төсөөлдөгт баярлаа. Чамтай хайртай шүү. Давхраатай нүдэрээ надруныг хараачтай алхаж ийнэ чамтай хамт би хотын удмаар намайг өрөөсөө чи холдуулж чадахгүй дээ бага байдал чинь намайг дурлуулсан аль хэдийнэ ханаас вэ энэ бүгдээр сүрчих чинь байглаас тансаг юм ханаас вэ энэ хоолой дуулаад байна уу гэлтэй миний ертөнц ганцхан чамаар дүүрч байна өдөр болгон ирцэрэг шалтгаан чи миний бодол ганцхан чамаар дүүрч байна олон цан чин одооч би дүүрч байна чиний дүрхийг одооч боцоор болбрэгарын надхатгүй мэр чамгүй өдөр тархонигтай чамтай байхдаа би бүтэн болтоо нүдэрээ надруныг хараачтай алхаж ийнэ чамтай хамт би хотын удмаар намайг өрөөсөө чи холдуулж чадахгүй дээ бага байдал чинь намайг дурлуулсан аль хэдийнэ ханаас вэ энэ бүгдээр сүрчих чинь байглаас тансаг юм ханаас вэ энэ хоолой дуулаад байна уу гэлтэй дандаа намайг өдөж дандаа чамайг гондон эцэст нь би буруу танардах гэдэг миний үрэг магадгүй хоёул жаахан хөхөд алтгасан айдаггүй мөх бүсийн чанар борхон гэж байдаггүй учраас өхөл салах хүртэл бусд нь бидний гүтгэн асуудлаас цугдах хүмүүр бидний салах гэж зүтгэн хайлаарай миний нэрийг хүслээ хараа харамлаарай миний нүдийг босоод тогтоос чиний дүрхийг одооч боцоор болбрэгарын надхатгүй мэр чамгүй өдөр тархонигтай чамтай байхдаа би бүтэн болтоо